Манай Тэнгэр тайлал холбоо бол байгуулагдаад 5 жилийн одоо энэ жил 20 онд манайх Тэнгэр тайлал холбоо байгуулагдсан. Тэрнээс хойш бол манайх нийгэм тусдаа маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар ирсэн. 8.1 сая төгрөгийн үн өгөхий тоглоом хэрэглэгдэхүүний хандив урагсан танаа хамт олонд гүн талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Та бүхний сайн үс улам бүр түгээн дэлгэрэх болтугай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн хөгжлийн төвийн хамт олон гоё шүү дээ. Хүүхдүүд шинэ зартай. За тэгээд өнөөдөр та бүгдийн маань энэ нөгөө сайхан сэтгэлийн хандивын үйл ажиллагаанд өгч байгаа энэ хэрэглэгдэхүүн одоо багаж тоног төхөөрөмж бүх зүйл маань манай төрөж үйлчлэгээ үзүүлж байгаа хүүхдүүдийн одоо ирээдүйд асар том хөрөнгө оруулалт болж байгаа шүү. Бас одоо олон улсын шаардлага хэрэгцээг хангах үец бас ийм хэрэглэгдэхүүнүүдийг бас өгч байгаад бас хамт олонныхоо өмнөөс бас талархал илэрхийлье. За тэгээд Тэнгэр тайлал төрийн бус байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн хөгжлийн төвийн одоо хамтын үйл ажиллагаа одоо өшөө цаашаа өргөжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Бусад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг өөр бусад одоо төрийн бус байгууллага болон хувийн байгууллагуудад бас сайн туршлага тийм ээ сайн одоо үлгэр дуурайлал болж байгаа гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Сүүлийн жилүүд дэлхийн 2 том фестивал зохион байгуулсан. Ер нь байгаль орчин дээлтэй маш олон үйл ажиллагаа зарим нь одоо дандаа контент болж гарч ирсэн учраас хүмүүс маань бас сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэгээд бид нар сайн үлсээ аян гэдэг зүйлээ бид нар дандаа байгаль орчин үр хүүхдүүд рүүгээ хандаж хиймээр санагдаад идэг. Сайн үлсээ аян хийхээр нэг хүнд аваач нэг гурил будаа тарааж өгөө сайн үлсээ аян гэж би бол угаасаа боддгоо. Манай холбооныхан ч бас боддгоо. Аутизмтай хүүхдүүд бол сүүлийн жилүүдэд Монгол улсад маш их хэмжээгээр нэмэгдэж байна. Тэгээ бөө бидний хувьд гэх юм бол тодорхой хэмжээний маш олон хүүхдүүд бид нар дээр ирдэг. Тэгээд ээж аав нар нь асуудаг ямар нэгэн одоо далтын юм байна уу, хараалждаг байна уу, тэ одоо юу ч байд ингээд янз бүрийн юм асуудаг. Энэ бол ямар нэгэн одоо юу гэдгийг далтын зүйлтэй бол хамааралтай зүйл бол биш гэж би бөөний хувьд хэлмээр байна. Яагаад тэгж байгаа гэхээр бидний хинээс нь ч магадгүй аутизмтай хүүхд гарч ирэх боломжтой нийгэм бид нар угаасаа амьдарч байгаа. Энэ угаасаа байгаль орчиноос хамааралтай бидний амьдарч байгаа, идэж ууж байгаа, магадгүй байгалаасаа холцсноос хамааралтай маш олон зүйлүүдийн шалтгааны улмаас иймэрхүү эмгэг үүсэж байна гэсэн ер нь бодол манай холбооных ингээд гаргаад энэ удаад бид нар энэ хүүхдүүдэд зориулаад бяцхан юм хандивын үйл ажиллагаа өрнүүлж байгаа. Тэгээ эх жил бид нар 26 онд Дэлхийн World Shaman фестивалыг бид нар нодлон бол бид нар дэлхийн амар амгаланы төлөө гэж хийсэн болвол тэр дэлхийн фестивалаа бид нар одоо аутизмын эсрэг гэсэн уриатаагаар хийх гэж байгаа. Энэ бол дэлхийд нэлээд том үйл ажиллагааг бид нар Монгол улсын зүгээс одоо аутизмын эсрэг гэж хийх болж байгаа 26 онд. Тэгэхээр бас танаа хамт олныг бас оролцоосаа гэж бас урьж байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн хөгжлийн төвөөс та бүхэндээ бас талархал илэрхийлэхийг хүслээ. За Тэнгэр тайлал төрийн бус байгууллагын хамт олонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн хөгжлийн төвөөр үйлчлүүлж буй аутизмтай хүүхдүүдийн хөгжлийг дэмжих 5 тухтай орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан 8.1 сая төгрөгийн үн өгөхий тоглоом хэрэглэгдэхүүний хандив урагсан танаа хамт олонд гүн талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Та бүхний сайн үс улам бүр түгээн дэлгэрэх болтугай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн хөгжлийн төвийн хамт олон. За тэгээд амжилт хүсье. Бас nice бойдонгийн байгаль одоо захирал найз манаас ингээд оролцсон байгаа. Тэгээд бас энэхүү үйл ажиллагаанд бас нэгдэж бас бойдон хандивсан. Тэгээд найздаа маш их баярлалаа. Цаашлих нь ажилд нь одоо дүүрэн амжилт хүсье. Тэгээд танаа одоо
Бодингийн хамт олондоо маш их баярсан талхснаа бас хамтдаа илэрхийлье. За ингээд энэ өдрийн сайхан халуун мэндийг хүргье. Тэгээд нааг бол Уран цэцгийн Хос баяр гэдэг. За ер нь бол Баянгор аймгийн Хүрээнмарал сумын харьяат гэж одоо эцгээрээ яриул гарч ирдэг. Ерөнхийдөө бол өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн ийм хүү байна. Тэгээд ер нь баг нас маань бол үйлдвэр кабинетд өссөн. Тэгээд найзуудтайгаа багийнхаа сэтгэн сайхан найзуудтайгаа тэгээд тоглож наатаж өссөн. Тэгээд ер нь бол яг энэ онгод тэнгэрийг бол дөнгөж одоо насан туршид яг бөөгийн зам руу одоо бөөгийн тогоороо гэж ярьдаг юм да манайхан тийм ээ орсон байдаг. Тэгээ ер нь бол бүрээд ёсоор босч халах одоо өөрөө бол халах бүү. Гэхдээ бүрээд ёсоор бол боссон юм зарим хүн байгаамаа. Тэгээд мөнх дээд элц гэж төрийн бус байгууллага анхлан нээж яванда тэнгэр тайлах холбоо олж нэрээ сольж гээд 10 дахь жилдээ ерөнхийдөө үйл ажиллагаа бол явсан байдаг. Гэхдээ бид нар бол яг хөө ерөнхийдөө нөгөө мөнх дээд элц байх үедээ ерөнхийдөө нийгмийн сайн сайхын үйлс бол хийдэг байсан ч гэсэн тухайн үед бол нэг айхтар одоо контент нэг их хийгдэж байгаагүй. Ерөнхийдөө заншлууд бол хийж исэн. 20 оноос ахуулан тэнгэр тайлах холбоо бий байгуулагдаж тайл нэртэй нэвтрүүлгүүдийн цувралууд маань бас гарч ирсэн байдаг. Яг энэ цагаас ахуулан ерөнхийдөө арай жоохон илүү танил болсон болоо гэж боддог. Яг 13 он 14 онд бол тулаанд орж явах үед бол бас нэлээд их хүмүүс бас ингэж ханддаг тийм үе бас байсан. Тэгээ сүүлийн жилүүдэд бол ерөнхийдөө яг заншлаа болон зан үйлүүдээ хийгээд гадаадд орж явж байна. Монголдоо ч үйл ажиллагаа явуулж байна. Ингээд ерөнхийдөө яг гол зорилго маань болохоор нэгт энэ өв соёлоо одоо олон түмэнд зөв таниулъя гэсэн зорилготой. Дээрээс нь энэ бидний энэ өв соёл бол үнэхээр агуу давтагдшгүй юм том одоо заншил юм а гэдгийг ерөнхийдөө Монголын ард түмэнд болон дэлхийд таниулах ер нь зорилготойгоор сүүлийн үед тэнгэр тайлах холбоо үйл ажиллагаануудаа явуулж одоо явж байна. Тэнгэр тайлал нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь анх 2014 онд мөнх дээд элчис нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд нэрээ Тэнгэр тайлал нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэж солин тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд бидний хийж гүйцэтгсэн ажлуудаас дурдвал Богд хаан, Сонгон хайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхны тахилгыг 4 жил дараалан хийсэн. Хөлзийд хайрхан ууланд 13 эснийг бэлэгдсэн сэрэг овоо босгож, жил бүр хавар болон намрын тахилгуудыг бусад бөөгийн гал холбоодуудтайгаа хамтран амжилттай зохион байгуулсаар байгаа. Энэ сайхан тахилгуудыг хийснээр Хөлзийд хайрхан ууланд маань 5 сайхан булган эргэн урсаж эхэлсэн. Сүүлийн 5 жил Эвэлт Монгол хүн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон бусад гал холбооттойгоо хамтран хоггүй Монгол аяныг жил бүр хийсэн. Аяны маань гол зорилго бол хатан туулголынхоо эрг дагуу байх хог хаягдлыг цэвэрлэх, туулголоо аврах, мөн нийгэмд байгалийн хогоор тархины хогоо цэвэрлэе урайн дор байгаль их дэлхийг хайрлахыг уриалах юм. Өнгөрсөн хугацаанд манай Тэнгэр тайлал нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хамт олон маань нийт 52 нэвтрүүлэг, 88 богино контент, 2 богино хэмжээний кино контент хийж гүйцэтгсэн байна. Мөн олон улсын кино наадамд амжилттай оролцсон билээ. Тэнгэр тайлал нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь Монголд анх удаа 2023 болон 2024 онд нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Тэнгэр олон улсын бөөгийн фестивалыг маш амжилттай зохион байгуулсан. Энэхүү фестивалд маань гадаадын 30 гаруй улсын нийт 500 гаруй бөөнөр болон Монгол улсад маань үйл ажиллагаа явуулдаг бөөгийн гал холбоодууд болон бөөнөр маань нийт 1000 гаруй хүн оролцсон маш сайхан фестивал болж өнгөрсөн. Фестивалийн маань гол зорилго бол их дэлхийн амар амгалангийн төлөө мөн уламжлалт заншил соёлыг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн нийтэд зөв талаас нь таниулан сурчлах, өвлүүлэн үлдээх, зөвөр бусдад таниулах юм. Distinguished guests, dear ladies and dear gentlemen, on behalf of the United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO, let me extend our heartfelt appreciation for the invitation to participate in the Sky World Shaman Festival. As we know, shamanism is a rich and intricate part of Mongolia's cultural tapestry. It embodies the intangible cultural heritage
that UNESCO is committed to safeguarding. It not only represents the spiritual beliefs and rituals of the Mongolian people, but it also contributes to the diversity of cultural expressions worldwide. За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За манай нийслэлийн аялал жуулчлалын газар бол жуулчдад зориулсан жилдээ нэг 14-өөс 15 ивент арга хэмжээ зохион байгуулдаг байгаа. Үүний бас нэг томоохон ивент олон улсад бас нэлээд нэр хүндтэй болоод олон улсын жуулчдыг татах боломжтой бас томоохон нэг бүтээгдэхүүн болоод хөгжиж байгаа. Тэнгэр бөөгийн фестивал арга хэмжээ маань энэ жилдээ бас 2025 оны 6 сараас дахиад хийхээр бид нэр төлөвлөлтөд ажиллаж байна. Тэнгэр бөөгийн фестивалийн холбоотойгоо фестивалаа бид нар тэнгэр тайлал холбоотойгоо бид нар хамтраад бас энэхүү арга хэмжээгээ хамтран зохион байгуулдаг байгаа. Манай тэнгэр тайлал холбоогоор дамжуулаад бид нар бас түрүү жил гэхээр бид нар 30 гаруй улс орны бөө сонирхогч болоод бөөгийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг ийм хүмүүсүүдийг бас урьж оролцуулсан байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээ маань цаашдаа жил ирэх тусмаа илүү хөрвчин тэлж энэ түрүү жил 30 гаруй улс орн ирсэн болвол энэ жил бол бүр илүү олон улс орноос бөө сонирхогчд болоод бөө одоо эрхэмлэж хүндэтгэж шашин шүтлэгтэй бас ингэ шүтэж явдаг иргэд жуулчид бас илүү их олноороо оролцох сонирхолтой байгаагаа гадаадаас маш ихээр илэрхийлээд байна. Ер нь одоо ингээд нөгөө жожигрол ингээд сууж явах дуртай шүү дээ. Хүн амтантай болж игэл харьцахгүй тэгэл. Энд чинь нэг өсөндөө өөрт их амар юм. За намайг сандаг дөржин төгсөө гэдэг. Би Зохион аймгийн Сонгон сумын харьяат. Тэгээ Улаанбаатар хотын суугуул болоод нэг 17-8 жил болж байна да. За миний хийдэг ажил өнөөдрийн хийж байгаа ажил бол тулга байх шүү дээ. Тэгээд яг хоо Монгол хүний уламжил ёсыг бодоод гал голомт гэдэг юм ямар чухлыг ойлгосон учраас тулга өөртөө хийж хамгийн анх хийсэн. Тэгэл тэрнээс хойш хийхээс өөр аргагүй болсон. Тэгээд нэгдүгürt нөгөө галаар хүний удмыг засдаг гэдэг утгаараа нэг ч үлээ айл засагдгүй гэж. Хоёрдугаарт миний амжиргааны бас нэг орлогын их үүсвэр болж яваа. Тэгээд нэг завч үлөөгөөрөө 7 хоногт чадвал нэг тулга гаргачих санаатай нухаж байдгийн да. Тэгээд за одоо энэ байгаа тулга гэвэл одоо энэ нэг жижиг босоон дутуу байж ингэнгүүт за энийг хийгээд тахаар ингээд нүцгэн тулга гэдэг юм байлээ л дээ. Энэ дээр нэг угал заахгүй болоод ирэхээр. За энэ угалзын гагнаад ирэхээр тулга бүтэн болдог тийм ээ. Нэгэсэндээ энэ тулгыг чи одоо бас хийх гэж их судалсан баг 10-аад жил янз янзаар судалж өөх түүх юм үзэж зураг хөрөг хайж тэгж яагаад тэгээд яг уу ер нь бол яг хуучин цагийн нүцгэн тулга гэдэг тулгын нь болохоор нөгөө эгэл ардууд одооныхоор бол нөгөө ядуу сэргэлтгэл байсан юм байна л да. Угалзтай тэгээд одоо нөгөө зэрэг дэвийг харуулдаг тулга бол бас хүний айлын за олон угалзтай яваартай тэгээ бүслүүр нь олон хөл нь олон болоод ирэхээр нөгөө экстецийн болдог үе бас байсан байгаа. Тэр хөгжил мөгжил их олон юм бэлээ. Тэгээд яалтчгүй ингээл багаасаа яг удамд маань бол уран дарахчууд их олон байсан. Надаас дэш үед. Тэгээд тэр олон дарахчуудын тэр ур ухаанаас надад одоо үүснэ нэг төмөр хар төмөрийн дархал одоо надад өвлөгдөж ирэх шивдээ. Тэгээд манайхан дотор ч алдартай уран дарахчууд их олон байсан. Сайн байцгаана уу? Намайг Үлзий Батын Зоригт Баатар гэдэг 29 настай эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. Тэгээд 2015 онд би жүжигчний хариулагч мэргэжлэр төгсөөд мэргэжлэрээ бас хэсэг хугацаанд ажиллаад одоо бизнес хийдэг. Өвлөн лидер гэх компани охин компани болох Тул брендийг үүсгэн байгуулад одоо ерөнхий захирлаар нь ажиллаж байна. Манай нэг салбар дээр ирсэн байна. Тэгээд би бол 3 үеэрээ арсын идэл эрхэлдэг одоо уламжилж ирсэн хүний хүүхэд байгаа. Тэгээд миний эмээ бол арсан бэлий хийдэг. Миний ээж аав хоёр бол арсан бэлий, арсан хүүртэг одоо дээр үеийн зах дээр хүмүүс арсан хүүртгийг зардаг. Тэгээд гар дээр тийм 8 хийдэг тийм хүмүүс байсан. Одоо байгаа. Тэгээд би бол одоо энэ бүх зүйлийг үргэлжлүүлээ. Тэгээд ноолроо альчуур, арсан цүнх төрөөж бүс арсаар ер нь юу хийж болох боломжтой байна. Тэгээ нөгөө Монгол өхрийн шир энэ арсыг бас яг одоо үнгүүдүүлэхээс илүү
энүүгээр бүтээгдэхүүн хийгээд одоо дотооддоо бол зарж байгаа. Гадагшаагаас одоо ганц нэг улсууд руу зараад одоо үйл ажиллагаа маань жигдрээд явж байна. Тэгээ манай тул брэнд нэг 10 гаруй салбартай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд жижиг дунд бизнес эрхэлдэг, жижиг дунд одоо гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээс бас энэ бүтээгдэхүүнүүдийг авч одоо дээрээс нь нэмэн өртөг шингээгээд зардаг. Тэгээд нэг ч ихсэн энэ бүтээгдэхүүний ард, нэг ч ихсэн айл, нэг хүний амьдрал тэгээд бүх зүйл байгаа болохоор би бол энэ ажилдаа хайртай. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр сайхан адууныхаа жүчэн дээр ирлээ. Тэгээд чи бас баг бахтаа бас өөрөө хурдан морь унж бас энэ Монголынхаа өв соёлд бас хувь нэмрээ оруулдаг байсан. Одоо тэгээд том болоод бас нэг морь уяхаар одоо сүүлийн нэг 7-8 жил ер нь хурдан морь хөөж явж байна. Адуу бол өөрөө хямартай амтан. Тэгээд за жолоон сувэр шүү зэ. Оба! Супа! Да ингээд таараад гараад явна да. Ялч хүн нэг 90 бас нэг хямар сэргэж их сайхан болдог ийм одоо зан заншил шүү дээ. Монголын маань өв соёл, уламжлал зан заншил гэдэг утгаараа одоо яг миний одоо яг үндсэн хобби гэх юм уу одоо морь уях. Одоо зун болвол яг морио дагаад одоо зуны одоо нэг сар сайхан морь мал дагаж ингэж хөдөө гадаагуур одоо аялж бас дээрээс нь морио уйж энэ тентгийн наадмуудад очиж уралдаж олон сайхан халахын том уяач нартай бас хамтарч одоо морь малн дээр гардгаа тэгээ үнэхээр гоё байдгаа. Энэ бол үнэхээр бас Монголын уламжлалт өв соёл юм аа. Таны зүрхний хэм алдагдчихэ. Хатаад энэ дээр цанхааж байна. Тий. Амсгаад нь тий. Уруул хэрэг Монголдтэй. Ань ойр дүр Монголдод. Илүү. Элэг зүгээр өлгөний ойлголт. Элэг жоох хөөхтэй юм тий. Тий, хөөгчлөлтэй шүү дээ. Тий. За, миний нэрийг Санжааг Эрдэнэ Мандал гэдэг. Одоо Уугуул сайхан нутаг маань Хинтээ аймгийн Цэнгэр Мандал цумын харьяат эргэн одоо энэ дүүрэгтээ ирээд 1986 оноос ирээд одоо өдий хүртэл ажиллаж амьдарч байна. Үндсэн мэргэжил, сувдагч мэргэжилтэй нэлээд хийтэй байна. Энэ хүзүү бол нэлээд шохоочтой биш маяаха. За. Ингээд өвдөж байгаа үстэй. Өвдөж байгаа. Энэ бол тэр чигээр шохоо. Би өөрөө удган хүн миний цагаан талны одоо өвөг дээц маань энийг бол надад захиж хэлсэн байдаг. Одоо өөрийн чинь өөгдөл бол хүн туслах цагааныхаа үлийг даваа барьж авнаа. Тэгээд ер нь үндсэн одоо миний мэрэгжил бол совилогч мэрэгжилтэй. Тэгээ барай засал энэ чиглэлээр суралц гэсэн байдаг. Сайхан суралцаад одоо энэ үйл ажиллагаа нэгэ явж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд бол хамтарч бас одоо баг бүрэлдэхүүнийг бий болгосон. Дандаа уламжлалт чиглэлийн эм совилогч нартайгаа ингээд дүүрэг орон нутагтаа энэ төв нээж ажиллаж байна. Ер нь бол миний энэ барай заслын төв нээх энэ бүх өгөгдлийг бол миний өг дээц өгсөн байдаг. Ер нь цагаан талаа илүү барьж авнаа. Тэгээд одоо өг дээцийнхээ зааврын дагуу одоо энэ үйл ажиллагаа явуулж байна да. Намайг бол Ганбаатарын Ган Эрдэнэ гэдэг. Дархан уул аймагт одоо өсөж төрсөн. Одоо миний ээж авах юм бол Баруун чигийн Баян Өрөөрөн гагаарл тусаатай тийм хүн байна. Олны дунд харцаг гэдэг нэрээр бол яг нэрлэгдэж бол явдаг. Бага насндаа бол их тийм одоо сахилгагүй төрлийн тийм хүн байсан. Тий 10 жил дэш тэр нэлээ хөдөлгөөнтэй сахилгагүй яг л бусдын адилгээд тоглож өссөн хүн байгаа. Тэгээд багаасаа тийм жоохон сахилгагүй талын тиймэрхүү их хөдөлгөөнтэй тийм хүүхдээсэн. Тэгээд манай гэрээгээ одоо хүртэл ярьдیں۔ Одоо байрандаа их нэртэй тийм содон тийм хүний одоо юу гэдэг хараанд юм уу эсвэл тийм сэтгэлд нь маш хурдан ингэж бууж өгдөг тийм одоо хүүхэд байсан. Тэгээд өсөж том болоод тэгээ одоо хотод орж ирээд одоо өөрийнхөө аж амьдрал хувийнхаа юмнуудыг бол хийгээд бол явж байна. Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цэвэр охины Буянлагэр гэдэг. Уугуул нутаг минь гэвэл Арангаан, Цахир болон Тариатай. Төрсөн газар минь гэвэл Улаанбаатар хотноос сурч боловсрчилсан байгаа. Хүүхэд нас минь эндээ маш дурсамжтай, хамгийн ад жаргалтай, хамгийн сайхан
тийм үед мань өнгөрсөн байдаг. Ерөнхий боловсролын сургуульд оюуны ундраа буюу 96 дугаар сургуулийг сурч боловсрон төгссөн байгаа. Эхтэй сургууль гэвэл TSM оюун бүтээгдэхүүн загвар зохион бүтээлтийг төгссөн байгаа. Үүнээсээ улбаатаагаар урлагт маш их дуртай хайртай энэ чиглэлээрээ мейкап стилистээр сураад төгсөөд энүүгээрээ бас ажилладаг. Ихэнх цаг хугацаагаа гэр бүлдээ өр хүүхдээ зарцуулахыг боддог. Одоо ингэ зураг авалтанд орох чинь манай үйлчлүүлэгч кино болон клиптэй зар сурталчилгааны ард нүүр боддог. Тэгээд энэ ажилдаа би маш их хайртай. Миний амьдралын нэг хэсэг гэж би боддог. Ихэнх цаг хугацаагаа ер нь бол өөрийгөө энэ тал дээр хөгжүүлэхийг хичээдэг. Сэтгэл хангалуун байх, амьдралыг гэрэл гээгээтэй гоёор харах, өөртөө ихтэй байх, тэр харцыг харах маш их дуртай. Зоёо буюу уран зай найзтайгаа хамтарч хоёр брэнд үүсгэн байгуулсан. Саян заян гэдэг. Саян нь болохоор биеийн гол сахны арсны бүтээгдэхүүн, арс арчилгааны бүтээгдэхүүн. Заян нь болохоор үнэт эдлийн жевлэрийн буюу үнэт эдэл. Тэгээд залуу хүний хувьд юм бол бас барилгын салбар руу ер нь бол орж байна, хүчтэй орж байна. 21-р зуунд ер нь бол залуу хүмүүс бидний үеийнхэн ер нь бол маш хүчтэйгээр ажиллаж байна. Хүл гар бүтэн тэгээд толгой эрүүл саруул байхад ер нь бол бүхнийг хийж бүтээх ёстой залуу хүмүүс бол. За сайн байцгаана уу. Намайг Алтан Сүхийн Болтгоо гэдэг. Би Сэлэнг аймгийн Буганд суманд төрж өссөн байгаа. Тэгээ миний төрлөх нутаг тэнд байдаг. Айлын угуу хөтлөөд доороо 5 дүүтэй нэг юм залуу байна. Манай бүх хөрлөдөг юм бид. Тэгээ ер нь багаас нь л ер нь бүх болчоосоо гэж лаас мэдээж эцэг хүн болсон хүсэл мөрөөдөл байжсэн л баг. Гэхдээ би ер нь бол багын тийм номоо дууга тийм хөвгтэйс байхгүй юу. Тэгээд ер нь бол аавынхаа хүсэл мөрөөдлийг заримдаа биелүүлж чадаагүй бас эр хүн болсных хаяадаас нэмзгэлдэг сэдвүүд бас байгаа ер нь надад. Тэгээ ер нь ихэвчлэн гэр орны ажил дандаа дүүнер гээл ер нь тэгж л хүүхд нас маань өнгөрсөн. Айлын том мэдээж ажил ямар ахуйтай ойлгомжтой. Тэгэл дүүнерт ер нь их цагийн анхаарал тавьдаг байсан. Ер нь аав маань тэгээд ер нь дандаа хэлдэг. Ер нь юмд хаашаа сууж болохгүй, айл болох чадхын хэрэг зүтгэх хичээ миний хүү чадахгүй юм гэж байхгүй. Эр хүн амьдрал их дардан биш, эр хүн юу зүүж дууж болно. Гол нь сэтгэлийн хадтай гэж багаас минь их өсөж багаас минь заа зөвлөсөн. Энэ бол миний ажлын байр. Энд ингээд үе тэнгийн санаа нийлсэн хэдэн найзуудтайгаа нийлээд ингээд бод ингээд үйлдвэрлэл явуулаад одоо ингээд 5 жилийн нөр үзэж байна. Манайх ингээд амгалан бод ингээд үйлдвэр байдیں۔ Тэгээд энэ дэр нь бол өдрийн ихэнх цаг маань энэ газар өнгөрдөг. Би энэ ч ер нь бол бүрэлдэхүүн хэсэгтэр ажилладаг. Бүрэлт нэг гээд бодон ер нь бол эхлээд можоноос бэлдэс гараад бэлдэцээс хойш бүрэлт тэгээд эхний үе шатны явагддаг тэр үйл ажиллагаан дээр ажилладаг байгаамаа. Тэгээд одоо нэг нийгэм өөрчлөгдөж байгаа, юм болгон өөрчлөгдөж байгаа. Хүн ер нь хүссэн газараа дуртай зүйлээ хийгээд ажиллаж амьдрах шиг сайхан бол байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд ер нь залуу одоо ингээд сүүлийн үеийн залуучууд ч гэдэм үү ер нь хүмүүсийн ингээд хараад тахад нэг юм амар том газар ажиллах га ч юм уу тий том офстой ч юм уу ер нь сайхан амьдралыг л төсөөлөд байгаа. Гэхдээ сайхан амьдрал гэдэг зүйл өөрөө яг амьдралыг өрнө гэдэг чинь өөрөө бол маш их тийм хичээл зүтгэл хөдөлмөр ер нь хөдөлмөрөөр хүн бүтээгдэг гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Тийм учраас залуу улсууд эхлээд тэр сайхан ирээдүйг бүтээгээд харж байгаа бол хөдөлмөрийн багаас нь эхлүүлээд зовж үзэх амьдрал ер нь ямар байх тэр болгоныг бие махбодоо шингээж тэр ухааныг төлөвшүүлж өөрөө айл гэрээ эзэн болж эцэг болж амьдралыг авна босно гэж ер нь би залууныхоо боддог. Хамгийн анх бол яг хуу тайл нэвтрүүлэг 2015 онд одоо миний талигаач багш Батулга маань байж байгаа үед ерөнхийдөө 2015 оны анхны яг зураг авалт хийгдсэн байдаг. Тухайн үед Дашторж маань байсан, одоо Батука маань байсан. Дээрээс нь миний талигаач багш маань байсан. Тэгээд бид хэд хамгийн анхлан 2015 онд нэвтрүүлэг хийгдчихсэн. Тайл нэвтрүүлгийг бол хамгийн анх хийжсэн. Тэрний дараа бол за ер нь бол тайлал бол хүнд хүрх юм байна. Гэхдээ бид нэр тэр үед бол яг хөө
ерөнхийдөө хийсэн нэвтрүүлэг маань нэлээд сайн явж исэн. Гэхдээ яг одоо нэг цаг үе нь болоогүй гэдэгтэй адилхан. Ерөөсөө нэг цаанаасаа л нэг л нэвтрүүлэг маань уулан гоё болоод идэг. Тэгэл цаанаасаа л ингээд саад дотороо ерөөсөө нэг л болчихгүй. Тэгээ ерөнхийдөө хайцсан. Тэгэд 20 онд бид нэр ахиж одоо тайллын баг бүрэлдэхүүнийг бүрдүүлээд за манай харцаг тэгээд одоо миний 2 шав дээрээс нь манай мандагч төлөө ах ингээд ерөнхийдөө бас гадаад улсаас бас манай багшийн маань багш бас биднэрт холбогдож бас нэлээх одоо үйл ажиллагаанд маань бас хамт нэлээ оролцсон байдаг. За 2021 онд би Тэнгэр тайлал холбоонд элсэн байдаг. Яагаад Тэнгэр тайлал холбоонд элсэн байх шалтгаан надад бол гарч ирсэн. За Тэнгэр тайлал холбоо одоо энэ олон бөөгийн одоо буруу зөрөө ер нь шалгуур одоо зөв утгаар нь одоо цаашаа түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд бол ер нь орё гэж бодоод өөрөө юм санаа зорилгоо нэгдээд энэ холбоонд бол элсэн байдаг. 5 жилийн өмнө би бөөгийн замнал руу орж одоо онгод тэнгэртэйгээ замслагдчих холбогдоод элсэн одоо Тэнгэр тайлал холбооны маань 5 жилийн дуудахгүй тохиох гэж байх шиг байна. Тэгээд энэ хугацаанд Тэнгэр тайлал холбоонд бол бүх үйл ажиллагаанд нь сэтгэл зүрхээрээ тэгэл багшийнхаа ард талд ямар ч байсан нэг дам нуруу тулгуур энэ хийгээл өдөөс эрэхтэй боллоо. Хосоо маань залгасан байсан. Тэгээ нөгөө утсаа цэнэглээд машин төрчихсөн учраас ерөөсөө аваагүй. Тэгэл маргааш өглөө нь ягаачгүй өрт 6 цагт нөгөө байр руугаа явах гал дөнгөж усаа байж идэл багш залгасан Францаас. Тэгээд өнөр чинь ингээд юм хийх гэж яхад тусдын болсонгүй утсаа авсангүй гэж юм гээл. Тэрэнд тусал гэсэн багшийн зарлиг буусан л та. Тэгэл юу болсон юм бол яасан юм бол гэдээ холбогдоодсон нэг юм нэвтрүүлэг хийх гэж байна. Тайлал гэдэг нэртэй хүн олонд бас юм ойлгуулчих гэсэн зүтгэл байна гэсэн. Тэгээд хэн нэгний зөв бурууг шүүхээсээ илүү өв соёлоо таниулж зөвийг ойлгуулахын төлөө явж байгаа гэдэгт нь бол санал нэгдсэн учраас 2020 оноос эхлээд тэгээд олон чимний ард гарч сайн муу янз янзын үг хэллэг сонсож явлаа. Манай тэргүүн хосоор надад санал тавиад одоо ийм хийя. Одоо юм холбоо дэс байгуулад одоо ингээд цааш нэвтрүүлэг дэс хийгээд ингээ явъя гэдэг. Яасан тэгээ би одоо яг залуу хүний хуваар болохоор энэ бас энэ бөөгийн ертөнц гэдэг чинь маш том юм байгаа л да. Маш том агуу өв соёл байгаа. Энэ өв соёлын бас нэгэн том одоо нэг одоо юу гэдэг нь те шатч гэх юм одоо ийм зүйлөөр ингэж алхаж гарч байгаад бол маш дуртай байсан. Тэгээд тэр цаг үеэс хойш бид ингээд нэг гал болоод ивийг ихрэмлэн бусдын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, байгаль дэлхийнхаа сайн сайхны төлөө хийж чадах бүх юм нэгэн бишиг хамтдаа явж байгаад их баяртай байдаг. За энэ холбоонд элснээрээ би бол одоо Тэнгэр тайлал холбооноос явуулж байгаа үйл ажиллагаанд бол тэр чигээрээ ер нь оролцож явсан. За ер нь бол миний бол голчилж хийсэн юм гэвэл одоо дэлхийн хэмжээний бөөгийн фестивалийн галын тахилгатал дөл зайрантай одоо дэлхийн амар амгалангийн төлөөх зан болд бол одоо түүчилж оролцсон байдаг. Түүний урт тал 2023 онд олон улсын бөөгийн фестивалийн их нарны тахилгат бас Тэнгэр тайлал холбоогоо одоо төлөөлөн оролцсон байдаг. За үүний дундаас бас энэ дөрөв уулын хайрхтын лус савдны одоо арга талд олон удамтайгаа нийлж одоо лусаа сайхан аргадас сэргээгээд түүний ач буйнаар бас бидний хийсэн үйл маань одоо бас хурц тэр нэг сайхан үлзий тарихны тэр газар булагч ханд маань сайхан гарсан байдаг. Маш олон хүмүүс хүрээлж оролцсон байдаг. Тэр бидүүсийг хийж байгаа юм болгон дандаа өөрсдийн сэтгэл зүрхнээс гарч идэг зүйлүүд. Дээрээс нь баг хамт олноор ярьдаг. Тэр хийсэн өнөөдрийн хүртэл хийсэн одоо энэ кино, контент, одоо энэ фестивал те энэ тахилга, тайлга гэдэг энэ болгон ч өөрсдөө яг бүхлээрээ л одоо яг ингээл багтаж л яваа л да. Тэрнээс бол яг одоо энэ онцгой шүү гэж хэлхийн арга бол байхгүй. Мэдээж хэрэг эхний одоо нэвтрүүлгүүдээр айлд одоо ингээл очиод буйны засал ч юм уу те ингээд одоо бөөгийн ёс дэг жаяг гэдэг зүйл чинь ийм байдгийг шүү гэдэг ерөнхий ойлголтыг өгчээсэн. Тэр нэвтрүүлэг бас сонирхолтой. Яг тэр маш сайхан үр нүлээ гарчсан байхгүй. Үр дүн гэдэг зүйл маш сайхан гарч ирсэн. Хамгийн сүүлийн үед хийсэн том ажлуудын маань нэг гэвэл Тэнгэр дэлхийн бөөгийн фестивал 2024-ийн ерөнхий найруулагчаар бас ажилласан байна. Олон улсад бид нэр
нэг 1000 гаруй бөө цуглуулад энэ Монгол улсаас одоо бөө мөргөл бол үүсэлт гаралтай тэгээд дэлхийд бас өөрсдийнхөө өв соёлыг бас зөвөр тэгээд хамгаалахын төлөө зорж ажилласан. Гадаад улсаас бас манай багшийн маань багш бас биднэрт холбогдож бас нэлээх одоо үйл ажиллагаанд маань бас хамт нэлээ оролцсон байдаг. Тэгэд яг хөө ерөнхийдөө нөгөө одоо ийм арга домууд үйлүүдийг ингэж зааж гисэн. Жишээлбэл зүүд нойр гэхэд зүүдлэхээр ингэдэг. Гал дахихад ийм байдаг. Архины дэв гэж тийм байдаг. Одоо хүний аж амьдрал гэл ер нь бол маш олон одоо зүйлсүүдийг одоо санаачилж манай Тэнгэр тайлал холбоо бол яг ингээд зохион байгуулад за тухайн үед одоо манай бас зураг авч ирсэн одоо дүүнер маань дээрээс маань найруулагчаар бол Отгон Эрдэнэ гэж бас одоо миний бас нэг мундаг хуурай дүү маань ажиллаж ингээд тайлал нэвтрүүлгүүдийн одоо нийт нэг 50 гаруй яг бүрэн хэмжээний нэвтрүүлэг дээрээс нь богино хэмжээний нийсэн нэг 100 2 3 тийм цувралууд бол байдаг тайлал. Нийгэм тусдаа үйл ажиллагаа явуулахаас гадна байгаль болон хүмүүстэй тусдаа ээлтэй үйл ажиллагаанууд явуулдаг. Тэрний нэг хамгийн том жишг нь юу гэхээр Хогон Монгол аяа. Бид жил болгон Хогон Монгол аяанг явуулдаг. Үүний цаар хүрээнд бол маш олон хүмүүсийг хамруулж чадсан. Тайлал гэдэг нэр яах гэж орж ирсэн. Ер нь тайлал гэдэг чинь өөрөө маш олон утгыг агуулгадаг юм нэр. Яг энэ нэрийг олохын тулд бид нар бол маш их ярилцсан, маш их бодсон, маш ихийг одоо ярилцж байгаа. Тэгээ нэг л өдөр ороод ирсэн байдаг. Тайлал гэдэг нэр тархинд буугаад. Тэгээд ямар сонин нэр ороод ирвэ гэж дотроо бодож ийсэн нь. Тэгээ ингээ яг ингээ утгыг ингээ бодоод хад юм ингээ бүх юмний тайлал. Бид нар тайлал гэдэг нэвтрүүлгээр ямар ч нэвтрүүлэг хийж болох юм байна. Бөөгийн ч нэвтрүүлэг хийж болох юм байна. Подкаст хийж болох юм байна. Зүгээр ярьцлага хийж болох юм байна гэдэг ийм маш гоё нэр орж ирсэн л дээ. Тэгээд тайлал гэдэг нэвтрүүлэг хийсэн. Тэгээ бид нар 20 онд албан ёсоор Тэнгэр тайлал холбоог яг албан ёсоор бичиг баримттай бий болгоход Тэнгэр гэдэг үг бол одоо сайхан агуу тийм ээ ийм нэр. Дээрээс нь тайлалтай холбоо Тэнгэр тайлал холбоо гэж анхлан одоо 20 он бий болж ирсэн юм байт юм аа. За хуучны үеэр бол манайх Жөрхөн овгийн хүмүүс миний өвөг дээдс бол за тэгээд дунд үеэр бол Засагт хааны хөх харчууд гэдэг. Одоогоор бол Гов Алтай аймгийн Халиун сум, Шарга сум хамтраад тэгээд энэ Тэнгэр баганц их хайрхан байдгийн тэнд одоо хар азарганы нуруу гэдэг. Тэрний оргил дээрээс өвөг дээдсээ одоо өрн залан дуудаад ах トゥ амраг садан өөр дээр одоо дэм тус болох гэж хормодож ирж байгаа хүн болгонд л одоо дэм тус болохыг зорддог. Угаа бариад баггүй хугацааг өнгөрөөжээ гэдэг. Ер нь бол баггүй хугацаа өнгөрөөсөн байна. Одоо бодох нь ер нь бахаргууштай ч гэдэг юм уу, эмзэглэмэр ч гэдэг юм уу, маш олон дурсамжуудыг ардаа үлдээгээд нэлээд хэдэн жилийн ер нь өнгөрөөсөн байх шүү. Би бол өөрийгөө нэг тийм бусдаас гоцгой, дэмийг мэдрээд, үзээд, хараад инээтрэг гэж одоо сайн бодохгүй. Зүгээр л нэг хүүхэд өсөж төрсөн. Хинтэй аймгийн Цэнхэр манд суманд одоо төрсөн байдаг. Одоо тэнд одоо сайхан нутагт нэг Цэнхрийн гол гэж нэг сайхан гол байдаг. Тэгээд дөнгөж мөлхдөг болсон цагта усан дуунсан гэлээ. Маш их инхрээ, юмд их эмзэг, айдаг тийм, юмнаас айдаг тийм хүүхэд байсан юм билээ. Тэгээд тухайн үеийн цагт одоо мэрэгэн шугар гэж их сайхан мэрэгэн хүн байсан билээ. Баян улаан Дэлгэр хаанаас ирээд манай ээж аав дээр ирээд за энэ охиндоо ямар нэр өгсөн бэ гэсэн чинь за манайх дандаа инкватор инхвэр нэртэй охиндоо инхтвэ гэж нэр хайрласан гэсэн чинь за инхтвэ гэдэг нэр биш юм аа. Энэ зүүн урт баруун уртлын мандал хайрхны нэрээ өгөөд баруун хойтлын эрдэнэ хайрхны нэрээ өгөөрэй гэд явцсан байлээ. Тэгээд тэр цагаас хойш миний нэр өөрчлөгдөд эрдэнэ мандал гэдэг нэртэй болсон юм. Тэр хүн гарахтаа за энэ хүн бас одоо танаа охин чинь одоо энэ зүүн мөрөн дээр маш том тийм нэг тэмдэг байсан. Тэр тэмдгийг харж шинжиж хэлсэн байдаг. Тэгээд одоо тэр цагаас хойш одоо өвгдөл маань илүү хөгжөөд явсан болов уу гэж боддtiin. 1982 онд би дөнгөж өсгөн настай байсан. Зүгээр ээж аваад элдв юм харчдаг. Хулгайч ирлээ шүүгээ босоод ирэхээр маргааш нь бөө хулгайч нар нь оргож ирээд хулгай зэлгээ хийгээ явцсан байсан. Тэгээд нөгөө хулгайч нараа олох гэж цагдаа нар ирэхэд нь тэр бай газрын онч хэлж өгсөн юм байлаа. Одоо налахын тэр нэг сонгоцны буудлыг зааж өгөөд тэндээс ингээд тэр алдагдсан машинаа олж авсан тийм түүхтэй байдаг юм билээ. Тэгээд Өдөө орон нутгаас Улаанбаатар хотод орж ирсэн хойно
жинхэнэ нөгөө байрнаасаа хөдөлсөн ч бол 3 жил зовно гэдэг шиг амьдрал зогсон болж ирсэн. Тэгэл тэгж байтал харин онгод тэнгэрээ авахгүй бол болохгүй гэсэн гэж яг хотод орж ирэх үед л юм л да. Манай дүү манайд нэг хүн ирж бөөлсөн чинь буусан онгод нь манайхны тухай биш таны тухай ярьсаар угаад мордсон. Таныг угад маа авахгүй бол ер нь болохгүй. Манай одом ер нь болохгүй болоод байна гэдэг шүүгээд. Тэгж яриад за яг хот тэр үед нь тоосон ч тэгээд өнгөрчлөө тэгтэл харин яг тэр ярьснаас жилийн өн дээр нөгөө хүн ирцэн бөөлөх гэж нэг та уулзхуул гэж. Тэр ер нь би ч одоо бас социализмын хүн чинь тэр бөөлж байгааг үзээгүй юм чи үзье гэж одоо очсон. Тэгэл очсон чинь харин ястаа хэлж өгсөн дөө тэгээд ийм учиртай ер нь угад маа авахгүй бол удам судрын чи одоо өөдөө дэшээ явах зам хаагдсан байна хэцүү байна гэдэг юм хэлж өгөөл тэгэл за тэгье ер нь бол багасаа мэдчихсэн учраас болёо авъя тэр уг удамтайгаа холбогдё энэ зам мөрт эргэлт буцалтгүй орё гэдэг шийдвэрээ гаргасан. Тэгээд тэр гаргасан цагаас хойш харин эргээд нөгөө хүнтэйгээ уулзах чадахгүй дахиад баг 2 жил болцсон баха. Тэгээ бүр уучраа олохгүй яйдаа гэж ятл харин би очиж чадахгүй байна. Наад Улаанбаатар ч манай багш байдаг юм а. Олоод уулзчих гэж зааж өгөө. За тэгэл багштайгаа холбогдоод. За багш маань одоо жинхэнэ нөгөө бөөгийн ёсороо нэгдүгээрт намайг маш их шалгаж ийж шав болгохоор шийдсэн. Бүтэн өдөржин шалгуулсан. Зүйлдээ миний хөл хөдлөхөө байгаад, босч чадхаа байгаад. Нэг ханх зүгээр ороод уулзаал ярьж хөрж исэн. Нилээг шалгаж сорж л. За болох юм байна. Шаваа болгоё л гэсэн. Тэгэл бэлдэц их юм хэлж өгөөл. За тэгэл багш шав болсон доо тэгээд. Багада би одоо яг онгод тэнгэртэйгээ холбогдож авч ирсэн тий. Тэгээд онгод авсан түүх маань их сонирн байт юм а. Яг би ч одоо яг бурайдаар ингээ босч ирсэн. Тэгээ нөө чанар гэж хийдэг. Тэгээ нөө уучраа мэдхгүй хүүхэд чанарт явж агаад тэгээ ерөөс ингээ толгой тарих манай хамаг би халуун шатаад ингээ хөл гараа алдаад мэдээ алдаад ингээ ухаан балардаж унжигээд. Тэгээд анх одоо яг 13 настайд яг онгод тэнгэртэй гэдгээ мэдээд тэгээд тэр жилдээ онгод тэнгэрээ бол авж ирсэн. 18 нас хүрээд энэ бүр их мэдрэгдэж эхэлсэн. Хийм, харах, сонсох одоо унтчихт чихэн дээр маш олон хүмүүс ингээд аврал ирж гуйж орилж ярьж уйлдаг гэсэн. Миний энэ юм энд байгаа. Хүүхдээ ингэж хэлгсэн. Энэ ямыг ингээд амжуулаад өгөөч. Би энийг энд нуучихсан. Ингээд би өгчихсэн ингээд нэг цуурайтай газар байгаа юм шиг нэг цуурайтай хүндий хоосон газар ингээд амар олон хүмүүс ингээд орилтаал надад ингээд яг тэрийгээ сонсгоод надаас аврал ирж байгаа юм шиг ингээд зүүрмөлээд унтах болгонд дандаа тийм юм аягүй их сонсогддог. Тэгээд хөл гараа үе мэдээ алддаг. Тэр шинжилгээнээр зүгээр. Ер нь тийм сонирхт байсан. Хийм их хардаг. Тэгээ ач холбогдол гэвэл ач холбогдолтой зүйлүүд маш их байгаа л да. Биднээс нэгт одоо юу гэдэг бөөгийн энэ өв соёлыг маш үнэн зөвөөр таниулахын төлөө залуучууд ингээд нэгдэж юм хийж байна. Залуу үеигээ одоо сайхан өрөөлдөн дуудаж байна те. Дээрээс нь байгаль орчин хангалтгийгээ зөв одоо дахиж шүтье гэдэг зүйлүүд байна. Дээрээс нь одоо юу гэдэг буруу ойлголттой хүмүүс зөв замдаа ороосоо гэдэг ийм ойлголтууд байгаа тийм. Маш олон хүмүүс одоо энэс одоо зөв зам руугаа орсон, одоо өөрийгөө хуурж явж исэн хүмүүс өөрсдөө одоо хоёрыг худрагыг тайлаад одоо эгэл жирийн амьдралаараа тийм ингээ үнэн зөв өөрөө ингээ явж байгаа нь биднээсээ одоо ач холбогдол тус юм болов хүнд одоо нийгэм тусаж байгаа одоо тусгал маань дандаа зөв л байгаа болов гэж бодож байгаа тийм. Ер нь энэ холбоо байгуулад энэ олон нэвтрүүлэг хийсний маань одоо гол зорилго ач холбогдол нь бол угтан гарвалтан гэж өвөг дээдстэйгээ холбогдсон ч гэсэн өөрийнхөө зам мөрөө олохгүй байх олон хүн байдаг. Мөн дээрэс нь бөө мөргөлийн нэрийг барьж одоо төмний зовлонгоор хооллогсод их олон байсан. Энэ бүхнийг цэгцэнд нь оруулах замын засч өгж бусад хүмүүс ч гэсэн эгэл ардууд нь бас мэдээлэлтэй болох энэ гарц гаргалгаа нь болж өгсөн гэж л их бододгийн штэ. Энийний ачаар олон хүмүүс бас дараагийн мэдээлэл мэддэг чаддгуудаа олон таниулах зам нь бас тавигдсан да. Тэнгэр тайлал холбоонд бол маш олон удган зайрангуудыг шигшиж оруулсан да. Ер нь бол маш олон удган зайрангуудыг бол нэгтгэж, нэг цул болгож энэ байгаль дэлхийгээ арга уул усаагаа яаж хүндлэх вэ? Яаж одоо хүн
хүн бие өнөөдөр байгальтайгаа яаж зөв хайрцах ухааныг одоо бас төмөндөө таниулж яваад цаашид бол энэ бол ингээд үргэлжлээд явна. Үеийн үедээ үргэлжлээд, үр хөвгтөө үргэлжлээд ингээд одоо танин мэдүүлэх тал дээрээ бас нэлээ их ажлыг бол хийсэн цаашдаа ч ингээд явах болно. Одоо тэг маш сайхан гэрэлтэй хийгээд тэгэл харж байна да. Том миний бие. Мод тарих аян гэдгийг бас залуучуудтайгаа нийлж одоо бид нар мод тарих аян хийж ялаа. Тэгээд тухайн үед бас 10 хэдэн мянган мод тарьж маш олон хүмүүс одоо тэр мод тарих аянд маань ирж нэгдэж ингэж үйл ажиллагаанд оролцсон байдаг. Бид нар туул голын эрэг дагуу газрын одоо хогийг хөрсний бохирдлоос салгая. А дээрэс нь бидний ундны одоо их үүсвэр болсон усан аврыг туул голоо аврыг гэсэн урайндор ерөөхдөө хийгдчихсэн. Энэ их гоё түүхтэй. Нэг өдөр унтчихсан ч гэртээ яг үүрээр зүүдэлж байгаа. Би угаасаа кабинет туул голын ирэг дээр ерөнхийдөө өссөн хүүхдэлтэй өдөр 100 бол ерөөсөө л голын ирэг дээр миний одоо бага нас өнгөрсөн байдаг. Тэгэл өдөрт голд орж сэлээл тийжээ төмс шараач гэдэг юм нэг иймэрхүү маягтай өнгөрсөн байдаг. Тэгээ голд сэлээ явж исэн чи хажуугаар нэг юм хүн урсаа явжсэн баг. Тэнгүүд нь эн чин хүн живж штэ гэл яг татаж гаргаж ирээл голын ирэг дээр ингээ гаргаад ингээ тавьсан чинь нөгөө гаргаж ирсэн хүний маань ингээ сормоос нь ингээ хөдлөөдсөн баг. Хүүш энэ хүн чи амьд байгаа юм шүү гэд. Тэгээ ингээд очоод ингээд дарсан чи амнаас нь амар нэг юм цагаан юм ингээ харсан ам дотор нэг юм байгаад харна нөгөөдгөө ингээ татаад авсан чи маш их хэмжээний юм хог гарч ирээд. Тэгээ нөгөөдгөө ингээ шахсаар хагаад ингэсэн чи нилээ их ингээ хог ингээ биеийн дотроос нөгөө хүний биеийн дотроос гарч ирээд. Тэгээд нөгөө хүн чи ингээ хогийг гарах тусам ингээ нүд мүд нь хөдлөөл гар хөл нь хөдлөөд ингээ ам ороод идэг байхгүй. Юу яа энэ хүнийг ер нь босгоё гэ. Тэгээ босгож байгаа дарсан чи ахиж их хогоор ингэж бөөлжиж гараад. Тэгээ нөгөө хүн чи ам орчид. Тэгээд тэр чи олон найзуудтайгаа явц. Тэгсэн чинь лаваг чи хүний ам аварсан шагн магн гээл миний зүүдл яваад байгаа юм л та. Тэгсэн чи үгүй би ганцаараа авраагүй наадах чи хэрвээ та нар намайг шагнах ч жагаад манай найзуудтай хамт шагнаж байгаа гэж ингээд нэг юм зүүдлээ босчдөг байхгүй яг үүрээр. Тэгээ ямар амар сонин зүүд вэ? Дээрээс нь ямар айхтар тод зүүд вэ гэж бодоод. Тэгээ тэр өдөржингөө ботсон зүүднийхээ тухай бодоод. Тэгээ яг бид нар одоо би яг тухайн үед яг хавар 3 сар дөнгөж гол ингээд ягаад нөгөө нэг хэсэг таад санаж байгаа бол 20 он монд нөгөө туул голын ингээд гол нь ингээд тасарчдаг урсахгүй байна гэж хүмүүс сайтууд ч гаргаж тавиал хүмүүс ч видео бичлэг хийгээл яг ийм үе байхгүй. Тэнгүүд нь бид нар ийм хийх ёстой юм байна шүү дээ. Тэгээ бид нар туул голын сав гадрыг одоо Эвэлт Монгол хүн төрийн бус байгууллага санал тавиад одоо бид нар санал тавиад тэдэрч маш гоё хүлээж авсан. Ягаад гэвэл тэд нар яг өмнөх жил нь яг хийдсэн юм. Тэгээ бид нар нийлээд яг одоо энэ туул голын одоо сонсголын гүрнээс ярмгийн гүр хүртэл ингээд маш их хэмжээний хог гарсан. Хэдэн 10 машин хог эхний яг хоггүй Монгол аянд ингээд гарч исэн байд. За Тэнгэр тайл холбоодын цаашдаа ирээдүйг ингээд харах юм бол маш сайхан гэгээлэг манай Тэнгэр шүтлэгт маш олон улсууд бол энэ холбоог бол түүчээлэн одоо дэмждэг. Одоо тэгээд бас Монголын маш олон улган зарангуудыг нэгт цул болгож өшөө олон одоо илүү үйлийг бол хамтдаа бас гаргана гэж миний хувьд бол удам миний хувьд бол боддог. Мод тарих аян гэдгийг бас залуучуудтайгаа нийлж одоо бид нар мод тарих аян хийж ялаа. Тэгээд тухайн үед бас 10 хэдэн мянган мод тарьж маш олон хүмүүс одоо тэр мод тарих аянд маань ирж нэгдэж ингэж үйл ажиллагаанд оролцсон байдаг. Ирээдүг бол маш томоор төсөөлж байгаа. Яагаад тэгэхээр биднээс өнөөдөр хүртэл хийгээд маш одоо юу гэдэг үр дүнтэй бөгөөд Монгол улсынхаа одоо энэ өв соёлыг дэлхийд одоо ингээд таниулаад фестивал төсөөлнө шүү дээ. Тэгэхээр яг энэтэйгээ ялгаа байхгүй биднээс бас цаашлаа зөвхөн одоо энэ Монгол улс гэлтэхгүй те дэлхийн нийтээрээ нэг одоо урайлах ч юм уу те нэг үзэл бодолтой нэг ийм байгаль гэдэг зүйл өөрөө тэнгэр газар гэдэг зүйл чинь биднээс аминд судсан юм шүү те нэг нь яс байлаа гэх нөгөөд нь цус юм шүү гэдэг зүйлийг харуулахын төлөө биднээс хичээж л явж байна л да. Тэгээ Монгол бөөгөн мэдээж хэрэг олон нийт дэлхийд одоо таниулахын төлөө те ингээ үнэн зүгээр одоо энэ чинь шашин биш шүү дээ те хүмүүс шашин гэж яриад байгаа. Энэ шашин биш өв соёл гэдэг зүйлийг л харуулахын төлөө хичээж л явж байгаа. Тэнгэр тайл холбооны цаашдаа ирээдүг бол бид маш өргөн цар хүрээтэй харж байгаа. Бид гэдэг нь болохоор Монголын сайхан удгад, зайрангууд,
бид бүгд ив түнжин нэгтэй, сэтгэл нэгтэй, зүрх нэгтэйгээр бид бүгд нийлж дэлхийд өв соёлоо түгээх. За энэ холбоо маань одоо эрч хүчээ алдахгүйгээр ингээд зөвийн төлөө зүтгээд зөвийг ойлгуулад бусдыг буруутгахгүйгээр ингээд явж байгаа нь бол одоо түмэн олонд ганц таалагдж байгаа юм энэ шүү дээ. Тэгээд энэ чиг шугамаа алдахгүйгээр тэгээ энэ олныг гэгэрүүлэх энэ гол ажиллаа л одоо үнэхээр сайн хийгээ явуулчихвал Монгол түмэнд хэрэгтэй чухал юм аа л гэж харддаг шүү дээ. Тэгээд ер нь цаашдаа улам өргөжөөд олон хүнд мэдлэг мэдээлэл өгдөг. Бас ойлголтуудыг зөв болгож харуулж чаддаг. Ийм л холбоо болоод сайхан яваасаа л гэж боддог доо. Тэгээ яг хөө тэнгэр тайлах холбоо бол хилдэг. Үнэхээр энэ бөөгийнхөө төлөө, энэ өв соёлынхоо төлөө цаашдаа энэ зан заншлаараа зөв явъя, зөв нийгэмд таниулъя, зөв ингийн гэсэн бүх холбоотууд болон энгийн хүмүүстэй бид нар хамтарч ажиллахад хязээд бэлэн байдаг. Ягаад гэвэл энэ бол бид нар яг үнэхээр зүгээр зорж байгаа санаа нь юм боловч яг үнэхээр яг ингээд хүн болгоны одоо ямар нэгэн шашин шүтлэгч тийм байдаг шүү дээ. Бүгд ингээд яг ингээд зорилго нь уул нэг болоо явчихдаг. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө бас холбоотуудаа маш их баярлж явдаг. Тэгээд энэ холбоотууд маань бас бидний энэ хийж байгаа энэ ажил үйлсэд бас энэ бидний зохион байгуулсан үйл ажиллагаануудад бүгдээрээ сайхан яг өөрөмсөг ирж оролцдог. Бидний яг хэлсэн одоо хэдүүлээ ингээд тагчаа гингүүд бүгд яг тэрнийхээ дагуу зан үйлээ хийж чаддаг. Тэгэхээр яг энэгээр яг юу хэлэх гээд нэг хэлэхээр цаашдаа Монголын бөөнөр бүгд нийлж нэгдээд энэ улс их орныхоо төлөө том зан үйлүүдтэй хамтдаа зүтгэцгээе л гэж бас уриалмаар байгаа. Тэгэхээр цаашдаа Монголын бөөнөр маш том үйл ажиллагаануудыг хамтдаа хийх бахаа гэж бол маш их найдаж байгаа. Ер нь цаашдаа ер нь Монголын бөөнөр эвлэлдэн нэгдэж яваа. Тэгээд ингээд юм цаг хугацаатай ингээд маш хурдтайгаар гэхдээ эвлэлдэн нэгдэж явж байгаа. Тэгээд бид нар бол цаашдаа маш том үйлүүдийг хамтдаа бүтээх бахаа гэж бодож байна. Тэнгэр тайлах холбооны маань 5 жилийн одоо энэ 25 онд тохиож байгаа. Тэгээд ойныхоо хүрээнд бас аудизмын эсрэг төвтөө бид нар бас хамтарч ажилласандаа маш их баяртай байна. Тэгээд манай тэнгэр тайлах холбоо болол цаашдаа ер нь энэ төвтөө болон байгаль орчин руугаа хандсан маш олон үйл ажиллагаанууд болон маш олон нэвтрүүлгүүд гарганаа. Бас маш олон хэмжээний контентууд гадныхандаа зориулсан, монголчуудаа зориулсан ч гэсэн маш олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна. Тийм учраас 5 жил бидэнтэй хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдаа маш олон үйл ажиллагаагаар уулзах болно. Баярлалаа. 2025 онд манай холбооны зүгээс 21 аймаг тойрч тахилгатай уул хайрхтыг цэвэрлэх, мод тарих, байгаль их дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцахыг таниулан сурчлах зорилгоор хоггүй Монгол аян 6-г зохион байгуулах гэж байна. 5 жилийн турш бидэнтэй хамт байж, дэмжиж, урам өгдөг үзэгчдэд болон бусад гал холбоодууд, найз нөхөд, гэр бүлийнхэндээ маш их талархаж байна. Хүндэтгсэн тэнгэр тайлал холбоо.